Сайн мэцхан өрхөн үзэгчтэй өглөө болгон үзэгч та бүхэнтэй уулзч байдаг кофе цай нэвтрүүлгийн маань ээлжид нэг дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр өглөө болгон үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээллийг өгч за мөн одоо цайнытаа хачир болгож байдаг кофе цай нэвтрүүлгийн энэ удаагийн зочдыг танилцуулъя. Тэгэхээр энэ удаагийн бас кофе цай нэвтрүүлгийн маань зочноор төслийн удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн ерөнхий захирал Өнөр Жаргал, за мөн одоо удирдах зөвлөлийн гишүүн Гант Төгснөр студид ирсэн байна. Та хоёртаа өглөөний мэндийг хүргэе. Үзэгчтэйгээ мэдчлэгөө. Энд бас өглөөний мэнд хүргэе. За үзэгчтэй тэгэхээр манай кофе цай нэвтрүүлэг маань за өглөө бүхэн ирсэн зочинтойгоо цайлангаа ярилцдаг сайхан уламжлалтай. Тэгэхээр өргөдөө ирсэн зочдоо өнөөдөр одоо юу уух вэ гэж асууя. Тэгэхээр манай зочид юу уух вэ өглөөнийхөө цайнд? Кофе. Цай ууя. Итгэл ах явах уу? Цай ууж хэрэг үү. За тэгэхээр бас сайн төсөл амжилтын гараа гэж төслийн удирдлагын анх дугаар чуулганыг бас зохион байгуулах гэж байгаа. Энэхүү чуулганы талаар бас хэдүүлээ үзэгчтэй энэ өглөө бас мэдээллийг өгнө. За өнөөдөр ерөн олон одоо төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд байдаг. За ямар учиртай яах гэж байгаа төсөл хөтөлбөрүүд байдгийг за зарим үзэгчдөө нь бас ойлгодгүй. Ерөн төсөл гэхлээр юу юм бэ гэдгийг бас хэдүүлээ сайхан ярьж өгье. Одоо аж үйлдвэрийн төслөлг нь, оюутлага 5-7 төслөлг нь, олон төсөл хөтөлбөрүүд эд бүтцгээл одоо бүхэн салбар болгон дээр нэг том төслүүд яригадаад байдаг. Төслийн мөн чанар нь хаана хизээ хэнд харагдах гээд байна гэдэг нь тодорхой бос байгаад дий. Энэ талаар эхлээд хэдүүлээ бас яриагаа эхлэх зүгээр баг. За Өнөр Жаргалаас эхлэх үү. За үндсэндээ төслийн талаар өөрөө асуугаад байна. Төсөл гэж юу вэ? Сайн төсөл гэж юу вэ? Сайн төсөл амжилтын гараа гэж болно гэж. Тэгэхээр бид бүхний энэ удаагийн чуулганаар гол ярилцах зүйл маань төсөл гэдэг ойлголтын дээр нэгдъя, тийм ээ. Нэгдмэл нэг ойлголттой болъё гэж. Төсөл гэж яг юу вэ? Тийм ээ. Хүмүүсийн ойлголтоор бол магадгүй энэ төсөл гэдэг бол их том зузаан цаас байх хэрэгтэй гэж тийм ээ. Магадгүй энэ төсөл гэдэг маань одоо мөнгө босгох нэг арга хэрэгсэл үгээр мөнгө олдог. Төсөл дээр одоо ажилласан хүн их хурдан баяждаг ч гэдэг юм уу тийм ээ. Их олон тийм өөр өнцгөөс төслийг ойлгож байгаа нь өнөөдөр яг хэрэгжихэд тийм ээ. Саад болж байгаа маа гэж бодож байгаа. Тэгэхээр яг төсөл гэж юу вэ? Төслийн удирдлага гэж юу вэ гэдэг зүйлийн талаар бид бүхэн нэгдмэл нэг ойлголттой болох. Ийм зорилготойгоор ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр 5 сарын 21-ний өдөр бид бүхэн сайн төсөл амжилтын гараа гэсэн сэдвт чуулган уулзалтыг зохион байгуулахаар болсон юм байгаа юм л да. Тэгэхээр энэ чуулганы бид эцсийн үр дүнг юу гэж үзэж байна вэ гэхээр ерөөсөө иргэд маань өөрснөө шин сайхан санаагаа төсөлж үйлчдэг тийм ээ. Түүнийг нь байгууллагын удирдлага, салбарын удирдлагын зүгээс бас хүлээж авчдаг тийм ээ. Банкуд магадгүй тухайн төслийг одоо авахтаа бас нэгдмэл ойлголттой байх. Төр засгийн түүний дэмжигтэй бас нэгдмэл ойлголттой байх. Өөрөөр хэлбэл оролцогч талуудын нэгдмэл ойлголтоор дамжуул сайн төслийг бол хэрэгжүүлэх юм боломж байгаа маа л гэж үздэг. Ер нь таасаа хэллээ аливаа нэгэн төсөл болгоо иргэдийн зайлшгүй оролцоотойгоор бий болж ингэжээж нэг том цөм юм болж гарч ирэх хэрэгтэй байх л да. Зүгээр миний бодлоор миний ойлгож байгаагаар гэтэл нөгөө иргэд маань маш сайн төсөл болох юмыг яриад байдаг. Төслөө хэрхэн бичих вэ? Хэрхэн цаасан дээр буулгах вэ? Хэрхэн буцаага дэмжлэг авах вэ гэдэг маань нэг юм өрөөсгөлийн зүйл байгаа гэдэг л да. Тухайлх юм бол одоо өөрийнхөө тэр төслийг илэрхийлээд одоо юу гэдгийг эхнийх нь мөрөөс эхлүүлээд буруу өчгч юм уу? Янз бүрийн юм асуудлууд байдаг. Энэ дээр яаж иргэдийгээ ерөн бэлдэж суурийг тавьж өгөх хэрэгтэй гэдэг юм байна. За энэ дээр нэг ийм асуудал байгаа. Жишээлбэл одоо иргэд ямар нэгэн төсөл бичлээ. Тухайн төсөл нь төсөл сонгон шалгаруулагчдад нийцүүлэх хэрэгтэй юм. Шаардлага тавьж байгаа юм л. Тэгэхээр бичиж байгаа төсөл маань нэг банкн дээр нэг өөр форматаар бас нэг банкн дээр аваад очихоор бас арай өөр форматаар ч гэдэг юм а тийм ээ. Эсвэл олон улсын төслийнхэн бас өөр форматаар. Тэгээ яг энэ төсөл гэдэг маань өөрөө яг яаж бичих хэрэгтэй юм бол ямар агуулгатай байх хэрэгтэй юм гэдг нь өөрөө их чухал болчиход байгаа юм л. Үүнийг шийдвэрлэдэг бас их тийм нарийн нандин аргууд байдаг юм байна тийм ээ. Жишээлбэл одоо Австрал төсөл бичих ажил хэрэг явуулах нэгдсэн стандартад орцсон байна л да. Тэр стандартыг бүгдээрээ мэддэг тийм ээ. Одоо энгийн иргэн хүн мэддэг. Нөгөө банкуд маань түүнийг мөрддөг. Хөрөнгө оруулагчид маань түүнд нийцүүлдэг. Тэгэхээр Австрал твд бол одоо ажил маш их цэгттэй одоо явах юм боломж бий болж байна гэж. Европын холбооныхан бас өөрсдийн стандартыг бий болгож байна. Тийм ээ. Европын холбооны улсууд гэдэг маань зөвхөн нэг улс биш олон улсууд байгаа шүү дээ тийм ээ. Энэ олон улсууд яаж зохицож ажил хийж байна гэхээр өөрсдийн нэг ажлын арга барилтай стандарттай болсон байна. Америкийн нэгдсэн улсын одоо бас нэгэн одоо чухал стандарт байна тийм ээ. Энэхүү одоо ажлын стандарт маань, төслийн стандарт маань дэлхийн 180 орнд хэрэгжиж байгаа юм. Тийм ээ.
Өөрөөр хэлбэл 180 орон ямар нэгэн ойлголтын зөрүүгүйгээр төслийг хэрэгжүүлэх үйл явц явагддаг юм байна. Одоо нэг менежментээр одоо нэлээд нэр гараад байгаа Японы менежмент, Япон улс гэхэд бас л өөрсдийн стандарттай. Тухайн стандартаар яаж гэнэ вэ? Ерөөсөө л төсөл гэж юу вэ? Төслийн хэдэн алхамтай байдаг вэ? Үүн дээр юуг шаарддаг вэ? Маш ойлгомжтой хэлбэртэй болчихсон. Тэгээ Япон улс маань 45 оронд энэхүү стандартаа нэвтрүүлчихсэн. Яагаад гэвэл Япон улсаас хандивлсан, тусалсан, хамтарсан бүхий л төслүүд дээр өөрсдийн одоо P2M гэх юм аа тийм ээ. Энэ стандартыг яах нь вэ? Ажлын арга хэлбэрээр болгож байгаа нь өнөөдөр маш цэгцтэй ажил явахад нөлөөлж байна л да. Бид бүхний хувьд болохоор төрийн зүгээс нэг өнцгөөс хардаг, хөрөнгө оруулагчдын зүгээс бас нэг өөр өнцгөөс хардаг, тийм ээ. Иргэд төслийг одоо юу гэдэг бас сайн ойлгодгоо, тийм ээ. Яг ямар хэлбэртэй байх хэвээр, яаж үүнийг хэрэгжүүлэх хэвээр. Энэ арга хэлбэрүүд маань өнөөдөр яаж яах вэ гэхээр олон стандартууд тийм ээ. Өнөөдөр төслийн удирдлагын стандарт байхгүй гэж огт хэлж болохгүй л тийм. Маш олон төслүүд одоо хэрэгжсэн байдаг, тийм ээ Монгол улсад. Маш сайн удирдлагын стандартууд нэвтэрсэн байдаг. Гэхдээ яаж вэ? Тэр олон зүйл маань бид бүхний одоо тийм ээ толгойг эргүүлж штэ. Тэгэхээр яг тодорхой нэг стандартыг бид бүхэн дагаад мөрдчих юм бол их ойлгомжтой ил тод байдал бий болох юм аа л гэж бодож байна. Тэгэхээр яриа холдохоос өмнө нэг зүйлийг асуухад төслийн удирдлагын хөгжлийн хүрээлэн гэж энэ байгууллага маань өөрөө яг ямар чиглэл рүү үйл ажиллагаанд тусгагддаг, чиглэгддэг ийм байгууллага байна. Энэний талаар бас эхлээд үзэгчдэд товч мэдээлэл өгөхгүй бол хэдүүлээ нэг том төсөл яриад байдаг. Энэ одоо юун залуучууд орж ирж байна, юу яриад байна гэж бас хүн үзэгчд маань бас бодчих болох юм. Тэгэхээр энэ төслийн удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн талаар бас. За энэ хүрээлэн маань 2006 онд анх байгуулагдсан. Төсөлтэй холбоотой, төслийн удирдлагатай холбоотой одоо хичээлүүдийг заадаг багш нар тийм ээ. Үүнтэй холбоотой судалгаа хийдэг судлаачид. Мөн өөрийн байгууллагаа нэвтрүүлж байгаа бизнесийн одоо тийм ээ салбарынхан хувийн хвшлэн гэсэн үг л дээ. Ний оролцоотойгоор 2006 онд анх байгуулагдсан байгаа. Ингэхдээ болохоор ямар нэгэн төслийг одоо болохгүй байна гэдэг тийм ээ. Ийм зүйлийг ярихаасаа төрүүлээд тийм ээ. Маш сайн шинжилгээ судалгаа байх хэрэгтэй юм байна. Төслийн удирдлагыг нэвтрүүлэхэд бид бүхэнд одоо ямар стандарт чухал вэ? Энэ стандартыг нэвтрүүлэхэд бид бүхэнд ямар чадамж хэрэгтэй вэ? Гэх мэтээр одоо нэлээд олон жилийн судалгаан дээр үндэслэж бид бүхэн энэ стандартуудыг нэвтрүүлэх талаар бас ярьж эхэлж байна л да. Тий. Энэ сандыг маань бас ерөнхий сайдын зүгээс маш таатай хүлээж авсан байгаа. Тодорхойлолтой хүлээж авсан. Тэгээд энэ чуулга маань хамгаалттай болж байгаа. Байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд 500 гаруй мэргэжлийн менежерүүдийг одоо нэгтгэж чадсан байгаа. Энэ нь болохоор бас нэлээд тэр өргөн цар хүрээтэйгээр энэ үйл ажиллагааг зохион боломжийг олгож байгаа. Төсөл гэж яриад байна л да. Манайхны хувьд бол түрүүн бас таны ярианд бол нэг цухас дурддаж явах шиг байсан. Төсөл гэхлээр шууд төсөв харагддаг, мөнгө харагддаг. За төсөл биччихээ сайхан төсөв унгах ч гэдэг юм ийм. Төсөл сайн бичсэн, сайн төсөл эргээд зүгээр үр дүн нь тухайн улстай, тухайн байгууллагатай, тухайн хувь хүндээ яаж нөлөөлөх ёстой? Үр дүнгийн талаар. Тэгэхээр төслийг бол ерөнхийдөө анхаалж бичихтэй төсвөөс нь эхэлж бичдэг. Төслийг бичихтэй хамгийн анхны хийгддэг үйлдэл маань төслийн үр дүн, төслийн ихэнд олж харах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ одоо төслийн стандарт гэдэг энэ арга барилд болохоор хамгийн анхaalж төслөө эхлээд үр дүнгийн тооцох шаардлагатай, төсөлд оролцож байгаа хүмүүсээс хүлээж байгаа шаардлагуудыг цуглуулах хэрэгтэй гэж энэ төсөл дээр яж байгаа. Тэгэхээр яг энэ чиглэл рүүгээ ороод үйл ажиллагаа маань тухайн шаардлагуудыг биелүүлэх чиглэлд орсны дараа төсвийн санхүүжилтийн асуудал яригддаг юм байна. Тэгээд энэ стандартыг нэвтрүүлснээр бас нэг Монгол улсад одоо хөгжих давуу тал маань одоо нөгөө эхлээд санхүүжилт суурьтай төслүүд биш үр дүн суурьтай төслүүд рүү шилжих юм одоо боломж бүрддэг юм байна. Тэгэхээр цаашдаа одоо төслүүдээс гарах үр дүн тодорхой төслийнхаа ихэнд яригддаг. Дараа нь төслийг хүлээж авах үедээ тодорхой шалгуураар хүлээгээд авчдаг. Ийм одоо давуу талууд үүсэх юм байна. Санаагаа санхүү болгох гэсэн үг үү? Ерөнхийдөө ингэж ойлгож болохгүй. Арай эдийн засаг чад байна уу? Яг бас ингэж ойлгох байна. Жишээлбэл одоо яг манай байгууллагаар өдөрт 3-4 хүн орж ирдэг байхгүй юу? Хөөе, бэлэн төсөл байна. Бэлэн төсөл. Тий. Бэлэн төсөл байвал одоо бид нар яах вэ гэхээр тийм ээ. Одоо энэ дээр мөнгө осгоод явах гээд байна. Тэгтэл энэ маань өөрөө яаж ийм вэ гэхээр процессын хувьд яг явах ёстой замаар явахгүй гэж илэрхийлээд байгаа юм л та. Манай ганц төгс одоо гэж манаас хэлж байгаа юм. Юу вэ гэхээр
ерөөсөө энэ төсөл маань 5 үе шатаас бүрдэж явах хэрэгтэй тийм ээ. Тэгтэл одоо бид бүхний хамгийн гол сонирхдаг үе нь болохоор тэр эхлэлтийн үе гэдэг байхгүй. Эхлэлтийн үед юу хэлэх гээд байноу гэж бүгдээрээ бужигнаад идэг тийм ээ. Тэгээд дараа нь асуудал гарцсан хойно дахиад нэг бужигнадаг тийм ээ. Тэгтэл энэ бол ерөөсөө 2 үе шатан дээр яваад байна шүү дээ. 5 үе шатыг бид бүхэн яах нь яг тодорхой алхмуудаар нь хийсэн цагт яах нь энэ төсөл маань өөрөө амжилттай хэрэгжих боломж нь бий болчиход байгаа. Дэлхийн 180 улсад одоо нэгэн туршигдчихсан одоо тийм ээ энэ сайн загвар юм а гэдгийг тодорхойлогдчихсан энэ загварыг л одоо нэвтрүүлэх асуудал байна. Тэгэхээр өөрийн төсөв санхүү гэдэг маань энэ төслийн стандартын 9 бүлэг ойлголт байна. 9 бүлэг ойлголтын нэг ойлголт нь. Өөрөөр хэлбэл агуулгын тодорхой тийм ээ агуулгын тодорхой байхад өртөг зардал нь тодорхой байна гэдэг тийм 9 одоо нэгдмэл удирдлагын зарчим үйлчилдэг. Энэ дээр тийм. Тэгэхээр хүмүүс бол ярьдаг л да одоо төслийн менежмент гэхээр айгүй маш одоо хүндрэлтэй зүйл байна. Үгүй. Маш энгийн. Ерөөсөө л хүн бүхний амьдралд байдаг асуудлуудыг тийм ээ тодорхой одоо эмгэгц замраанд оруулж тийм ээ харилцан уялдааг нь бий болгосон гарын авлага хэлбэрээр бэлтгэгдсэн стандарт гэдэг. Тий. Тэгэхээр энийг одоо заавал одоо юу гэдгийг одоо их мундаг банкныхан мэдэх ёстой. Заавал төрийн шийдвэр гаргагч нар мэдэх ёстой. Биш. Энгийн иргэн хүмүүсийн ажил дээрээ ажиллаа гүйцэтгэх арга хэлбэр тодорхойлж өгсөн. Маш тодорхой болгосон. Жишээлбэл одоо манай ганц төс маань бас ярина ах л да. Жишээлбэл одоо яаж одоо тийм шилдэг туршлага бас бэдгийн тийм ээ. Стандартыг нэвтрүүлснээр талаар бас ярих. Өнөөдөр ер нь манайд хэрэгжиж байгаа хамгийн одоо томоохон төслүүд гэж ямар төслүүд байна. Энэ төслүүд маань нөгөө орчин үеийн төслийн үндсэн шалгуураа бас хэр хангаж яж чаддаг юм бол мэдээж одоо уялдаа тавталгаа гэл том зүйлүүд бас бидний ярианд дурддагдал гарах бах тийм ээ. 100,000 айлын орон сууц. Тийм. Олон л одоо Хүүрэн шүү дээ манайх чи одоо. Тийм. Манай Монгол улсыг бол ер нь төсөлжсөн орн гэж ерөнхийдөө сүүлийн үед нэрлэдэг байгаа. Олон улсын санхүүгийн дэмжлэг тусалцаагаар маш олон төсөл хөтөлбөрөд хэрэгжиж байгаа. Тэр бодлого нь маань өөр тухайн санхүүжүүлж байгаа орныхоо төсөл стандарт шаардлагын дагуу хэрэгжээд ингээд явж байгаа. Тэгэхээр нөгөө төслүүдийг маань аваад нэгтгээд үнэлээд одоо энэ төсөл маань хэр үр дүнтэй болсон бэ гэдэг нэгдсэн ийм стандарт шалгуур байхгүй болохоор одоо тухайн төслүүд маань одоо ямар үр дүнтэй явж байна гэсэн нэгтгэл ийм ойлголтыг одоо өнөөдрийн хүртэл яг гаргаж хэлэх боломж болцоо бол байхгүй. Гадны хөрөнгө оруулалтууд орж ирснээрээ энэ олон улсын төслийн менежментийг нэвтрүүлэх ажил бол нэг урагшаа гисэн тухайн төслүүд дээр яг энэ олон улсын төслийн менежментийг нэвтрүүлээд эхэлсэн байдаг. Бид нэр одоо цаашдаа яг энэ төслүүдийг тэндээс нь мэдлэгийг одоо нэвтрүүлж авах шаардлага бол байгаа. Тэгэхээр одоо түрүүний дэлгэр өнөр жаргал захирлын маань ярьж байгаагаар дэлхийн хамгийн түгээмэл төслийн стандарт бол PMBOK гэдэг стандарт байгаа. Энэ бол Project Management Body of Knowledge гэсэн үгний товчлол баг. Тэгэхээр энэ товчлолд маань юу байдаг вэ гэхээр төслийн мэдлэгийн цогц гэсэн үг. Тэгэхээр энэ төслийн мэдлэгийн цогцыг ашиглаад бид нар одоо төслийн стандартаа нэвтрүүлэх шаардлагатай. Тэгэхээр PMBOK гэдэг стандарт маань өөрөө 5 хувилбар гарсан байгаа байхгүй. 1987 оноос эхлээд өнөөдрийг хүртэл 5 дугаар хувилбар нь гарцсан явж байгаа төслийн менежмент. 2012 оноос 2008 оноос эхлээд ISO 21500 гэдэг төслийн менежментийн стандарт энэ PMBOK гэдэг мэдлэгийн цогц дээр суурлаад үүссэн юм байна. Тэгэхээр энэ одоо төслийн одоо энэ менежментийг Монгол улсад нэвтрүүлэх ажлыг өнөөдөр бидний зүгээс бас санаачлаад энэ форумыг анх дугаар чуулганыг зохион байгуулад жил болгон одоо энэ чуулганаа зохион байгуулж цаашаа явсаар байгаа үйл ажиллагааг бол нэлээд одоо Монголд нэвтрүүлнэ гэсэн тооцдог. Та хоёрын ярианд бол сая төслийн менежмент гэж их дурддагдлаа л да. Тэгэхээр төр болвол одоо өнөөдрийн байдлаар бол бас их хамгийн муу менежер гэж хүмүүс их тэгдэг л. Тэгэхээр яг энэ төсөл гэдэг юм дээр чинь төр ямар үүрэгтэй оролцох хэвтэй. Төр өөрөө одоо төсөл одоо хэрэгжүүлэх гэдэг юм уу, ийм байж болдгийм үү, яадгийг төрийн оролцоог нэг хэлж өгөөч. Тодорхойлол. Төслийн менежмент гэдэг маань аль нэгэн байгууллагад хэрэгжүүлэх гэж байгаа жижиг зүйлийг яриад байгаа мэт боловч цаана маш том одоо улс төрийн асуудал юм тийм ээ. Жишээлбэл ардчлалын үн цэн гэж юу вэ гэдэг зүйлийн талаар яригддаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл иргэд санаачилдаг. Тийм ээ. Төрийн албан хаагчч бай, бизнес эрхлэгч бай санаачилдаг. Түүнийг бизнесийн ч бай, төрийн байгууллагч бай хэрэгжүүлдэг. Яамдууд нь үүнийг хөтөлбөржүүлдэг.
Засгийн газар нь эдгээр хөтөлбөрүүдтэй уялдуулж, бодлогоо тодорхойлж, дэмжиж, тусалж, чиглүүлж явдаг. Энэ бол ардчлалын үнц юм гэж яригдж байгаа юм л да. Тэгэхээр иргэн хүний оролцоо энэ дээр ямар байхаа гэхээр ерөөсөө иргэд маань өөрсдөө санаачлагчтай тийм ээ. Одоо жишээлбэл залуу зохион бүтээгч гэж маш гоё нэвтрүүлэг гарч байна. Тэнд маш гоё одоо хөгжлийн гоё санаачлагууд гарч байна. Хөгжил бол жижиг зүйлээс эхэлдэг тийм ээ. Энэ нийгмийн хөгжүүлдэг гэдэг нь тодорхой харагдж байгаа юм л да. Тэгтэл энэ гоё санаачлагч энэ хүмүүсийг ойлгодог бизнесийн салбар тийм ээ. Банкны салбар, төрийн салбар хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хоёр ойлголцолын дунд нь төслийн менежментийн стандарт байж чадах юм бол энэ стандартын дагуу хэлбэрхан ойлголцох боломж гарч ирж байгаа. Тий. Төртэй холбоотой бас нэг ойлголт нь гадны томоохон одоо хөрөнгө оруулагчтай холбоотой илэрч гарч ирж байна л да. Одоо гадны хөрөнгө оруулагчдын зүгээс гол ярьж байгаа зүйл нь бид үнэхээр одоо шантарж байна зарим үед гэж ярьж байгаа юм. Тий. Өөрөөр хэлбэл одоо нэг засгийн газар гарч ирэхэд биднийг их дэмжих хандлагатай, дараагийн засгийн газар гарч ирэхэд бид нартай бол асуудал ингээд үүсдэг гэж. Хэрвээ энэ төслийн менежментийн стандарт нэвтэрч орж ирэх юм бол бид нар гадны хөрөнгө оруулагчтайгаа нэг хэлээр харилцах боломж гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл аль нэгнийг таньдаг байснаа чухал биш, тийм ээ. Ерөөсөө л энэ улс чинь дэлхийн энэ стандартыг баримтлсан шүү гэдэг тэр хэлээр л Монгол улсад яах нь өөрсдийнхөө шалгуурыг хангасан төслөө санал болгож байгаа. Тэр хэлийг нь манай засгийн газар мэддэг, тийм ээ. Адилхан хэлээр ярилцаж ойлголцох юм боломж байгаад байгаа юм л. Энэ маань өөрөө гадны хөрөнгө оруулалтыг ч гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг бол нэмэгдүүлэх маш чухал алхам болно гэж бодож байгаа. Чуулганаас гарах үр дүнг бас бид нар одоо энэ чухал зүйлээ гэж үзэж байгаа. Чуулган дээр оролцогч талууд ямар байгаа вэ? За, чуулганд оролцогч талуудын зүгээс ерөнхий сайдын одоо шууд удирдлагын доор ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр ерөнхий сайдын зөвлөх ган очор зөвлөхөөр одоо ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Энэ ажлын хэсэгт эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам, үйлдвэр худалдааны яам, худалдан авах ажиллагааны газар гэх мэт одоо төрийн байгууллагын оролцооноос гадна хувийн хвшлийн оролцоо бас байгаа. Нэг удаагийн чуулган болоод өнгөрөх биш ээ, тийм ээ. Сайн загварыг бий болгох гэж. Сайн загварыг бий болгоно гэдэг маань бид хүн нэг 3 компани сонгож авчаад байгаа. Тий. Нэг нь болохоор зам барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг Тэгшт Плант гэж компани байгаа. Хоёрт нь болохоор Best Group, тийм ээ. Бид хүн Best Boyding гэдэг юм гэсэн үг тийм ээ. Best Group гэж шинээр зохион байгуулж байгаа энэ ажилда холбоотойгоор. Гурав дахь компани Binse гэж тий мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ 3 энгийн компани дээр яг энэ стандарт хэрхэн нэвтрэх нь вэ? Энэ стандартыг нэвтрүүлэх үйл явц юу байх нь вэ? Ямар үр дүн гарах нь вэ? Гэдгийг бид бүхэн бас одоо яаж байна? Эдгээр загвар компаниуд дээр туршиж үзэх, тийм ээ. Тодорхой хөтөлбөрт хамруулах юм сонирхол байна. Түүнээс гадна Bod Group-ыг бол бид бүхэн бас энд дурдах хэрэгтэй байх. Bod Group-ийн зүгээс энэхүү одоо үүсгэл санаачлагыг маш сайхан хүлээж авч дэмжиж ивент төгчээр оролцож байгаа. Үүний үр дүнд ч гэсэн бас чуулганы үйл ажиллагааг хамжилтаа зохион байгуулж байгаа гэдэг хэлмээр байна. Одоо үр дүн гэж жишээлбэл хэдийн хугацааны дараа гарах уу? Тийм хугацаа байдаг юм уу ер нь? Одоо жишээл энэ сая ингээл дурдлаа штэ тий. Яг энэ загварыг ингээд эдгээр компаниуд дээр хэрэгжүүллээ гэхэд. Тэгэхээр яг одоо энэ төслийн менежментийн нэгдсэн стандарттай буюу нэг хэлээр ярьдаг болох энэ маань өөрөө нэг төсөл юм байна. Тийм. Тэгээд төслийн ажлын эхний үйл ажиллагаа бол түрүүн биелсэн нөгөө үр дүнгээ урьдчилж олж харах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ чуулган дээрээс ерөнхийдөө бас төслийн одоо цаашдын үйл ажиллагаанд ямар үр дүнгууд хүлээгдэж байх вэ гэдгийг тодорхойлох зорилгоор нэгдүгээрт одоо нөгөө хэрэгжүүлэх төсөл маань эхэлж байна шүү дээ тий. Тэгэхээр цаашдаа яг энэ стандартыг нэвтрүүлэхэд ер нь 2 жил ч юм уу болох байх гэж бодож байна л да. Нэгдүгээрт энэ мэдлэгжүүлэх шаардлага улс орондоо явуулах шаардлага байгаа. Хоёрдугаарт нь яг аль стандартыг бид нэр барих вэ? Ер нь бол дэлхий дээр одоо өнөөдрийн байдлаар 8 гаруй тийм стандарт байгаа тань л да. Тэгээд тэр 8 стандартыг одоо үнэлээд одоо хамгийн одоо оновчтой зөвийн Монгол улсын стандартад нэвтрүүлэх ийм ажлыг хийх ёстой байгаа. Нэвтрснийхаа дараа тухайн одоо стандартыг барьж ажиллаж чаддаг төслийн менежерүүдийг бэлтгэх шаардлагатай байна. Төслийн менежерүүдийг бэлтгэнэ гэдэг маань өөрөө төслийн менежерүүдийг сургадаг сургагч нарыг бэлтгэх шаардлагатай. Ингээд нөгөө нэг төслүүд маань цаашдаа одоо хийх ажлынхаа даалгавруудыг одоо боловсруулад явж байгаа. Урнагийн асуултанд болохоор яг одоо тодорхой цаг хугацаа амлалт өгөх бас
болоог байна. Чуулганаас гаргасан үр дүнгийн дараа ерөнхийдөө ажлын хэсгүүд байгуулагдах байх. Тэгээд тухайн ажлын хэсгийн хөтөлбөр дотор одоо тэдэн сарын тэдэн гэдэг огноо ерөнхийдөө тавигдах болов гэж бодож байна. Энэ чуулганы дараагаас тийм ээ чуулган 21 зохион байгуулагдлаа. 31-нд бид нар бас ерөнхий сайдд энэхүү төслийн стандартыг чуулганаар хэлэлцээ тодорхой нэг стандартыг сонгож авах нь л дээ тийм ээ. Тэгвэл энэхүү стандартыг хэрхэн одоо нэвтрүүлэх вэ гэдэг хөтөлбөрийн одоо тийм ээ саналыг бид өхөн бас хөрвүүлэх хэрэгтэй байгаа. Энэхүү санал дээр одоо манай хонтгсын маань хэлсэн хэрхэн нэвтрүүлэх вэ? Энэ туршлагыг одоо ямар загвараар яаж одоо тийм ээ бид бүхэн хэрэгжүүлж болох вэ? Ингэхдээ бид бүхэн юуг анхаарах вэ? Хүний нөөцөө хэрхэн бэлдэх вэ тийм ээ? Маш олон асуудлуудыг бид нараас энэхүү хөтөлбөр тусах юм бодолтой байгаа. Энэхүү хөтөлбөр тусгагдах саналуудыг л одоо тийм ээ бид бүхэн одоо чуулганаар хилцэх хэрэгтэй юм аа гэдэг одоо тийм залгамж чанар байгаа. Тэгэхээр хугацааны хувьд болохоор бид бүхэн манай хонтгс маань хэлээ. Яг тэдний хугацаанд гэдгийг тодорхойлох хараахан болоог байна. Яг одоо энэ чуулганаар хилцэж байгаа асуудлууд нь маш чухал зүйлсүүд яригдах хэрэгтэй юм. Сайн муу төсөл гэж ярьдаг. Сайн муу төслийн ардалт хамгийн одоо түрүүнд хүнд өгж байгаа зүйл нөгөө сэтгэл ханамж гэдэг юм ярьдаг шээ тийм. Сайн төслийн араас сэтгэл ханамжийг одоо цаг үргэлж авч явах хэрэгтэй гэж. Яг ингэ сэтгэл ханамжийг за иргэддээ ч бай төсөл хэрэгжүүлж байгаа улсуудаа ч бай өгж байгаа ийм төслүүдийг одоо нэрлэе гэвэл яг манад 400 мянган айлын орон сууц гэдэг олон төслүүдийг бид бас хэллээ шүү дээ тийм ээ. Ийм төслүүд байгаад байна. Энийн яг мөн чанар нь юу юм бэ гэдэг түрүүнд бас хэлжсэн. Яг сэтгэл ханамж нь яг хаана байгаа вэ? Америк нэгдсэн улсад бас их гоё төслийн одоо жишээнүүд байна л да. Ягаад гэвэл энэ төслийн менежментийн үндсэн ойлголтууд маань дэлхийн бол маш олон улсууд нэвтэрж байна тийм ээ. Эндээс тухайн жилдээ хамгийн шилдэг байсан төслийг тодорхойлдог. Ингэж тодорхойлохдоо 9 аргачлалаар тодорхойлж байна л тийм ээ. Агуулгын тодорхой юу? Агуулгын цаг хугацаатайгаа уялдсан уу? Агуулгын нөртөг зардалтайгаа уялдсан уу? Агуулгын одоо тэр чанарын асуудлуудтайгаа уялдсан уу? Хамгийн гол нь харилцааны асуудлыг тодорхойлж чадсан уу? Тийм ээ? Эрсдлээ тооцсон уу? Худалдаа авах ажиллагаа сайн болсон уу? Хүний нөөцөө зөв бэлтгэсэн үү тийм ээ? Эдгээр 9 шалгуур үзүүлэлтүүдийг бид өхөн тийм ээ? Монгол улстай эхэлж нэвтрүүлж байж дараа нь бид нар сайн төслийн талаар ярилцах боломжтой болж байгаа. Бид нар олон улсын түвшинд бол ярьж болж байна тийм. Манай ган төгс манаас нэг гоё жишээ ярмаар байгаа гэдэл ярьж ирсэн тийм ээ. Тэр талаараа бас. За тэр гоё жишээгээ. Юу байгаа юм л да. Ерөнхийдөө нөгөө яг тэгж үнэлэх одоо гэдэг сайн энэ бол сайн төсөл шүү гэж үнэлэхийн тулд нэгцэн стандарттай байх хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр стандартыг нэвтрүүлсний дараагаар одоо тухайн нэг хэлээрээ яриад эхлэхээр энэ бол үнэхээр амжилттай төсөл болжээ. Ач холбогдол нь өндөр байна. Агуулга нь бол цар хүрээний зөв явж тэ. Төсөв зардал нь цаг хугацаанд одоо яг өртөгтэй нийцсэн байна гэдэг энэ бүх асуудлуудыг ингээх. Тэгэхээр PMI гэдэг Project Management Institute гэдэг Америк нэгдсэн улсын төслийн менежментийн хүрээлэн байгаа юм л да. Тэгэхээр энэ хүрээлэнд болохоор жил болгон шилдэг төслүүдийг шалгаруулж байгаа. Тэгэхээр 2012 онд болохоор дэлхийн шилдэг төслөөр яг тухайн институтын шилдэг төслөөр Америк нэгдсэн Орегон мужид байдаг энэ химийн зэвсэг хортой хадгалагдаж байсан зэвсгийг устгах төсөл өөрөө шилдэг төсөл болсон. Тэгэхээр энэ төсөл маань өөрөө төсөвт өртөгтөө одоо тулцсан. Дээрээс нь хэмнэлт гарсан цаг хугацааны хувьд хэмнэлттэй. Агуулга хүрээ нь бол бүгд яг нэмэгдээгүй. Ингээд яг тухайн агуулгандаа баригдаад ингээд дэлхийн одоо шилдэг төсөл болсон юм багт. Тэгэхээр энэ дээр 220 мянган ширхэг одоо хуучирч муудсан химийн хортой десерт дэлбэрэх зэвсэг байсан маань. Одоо энэ агуулгад хадгалагдаж байгаа юм л да. Тэгэхээр Америк нэгдсэн улс болохоор юуны 187 он улстай олон улсын химийн зэвсгийн чуулган дээр тухайн зэвсгийг 2012 оны 4 сард гэхэд бүрэн устгана гэдэг ийм одоо амлалтанд гар өсгөх зурцсан. Тэр амлалтын хүрээнд тухайн төсөл хэрэгжсэн байна. Тэгэхээр энэ хэрэгжсэн төсөл нь өөрөө дэлхийн одоо шилдэг төсөл болсон юм байна. Тэгэхээр би бас бодоод ерөнхийдөө Монгол улсад маань энэ стандарт нэвтрээд одоо амжилттай хэрэгжсэний дараа жилийн дараа ч юм уу одоо бид нэр бас дотооддоо тийм үү шилдэг төслийг шалгаруулад одоо тухайн төсөл маань ийм одоо давуу талтай одоо ингэ сайхан хэрэгжлээ гэдгийг та бүхэнд бас дуулгах
тэр сайхан цаг ирэх байх гэж бодож байна л та. Та хоёрын одоо энэ яриад байгаа энэ стандарт одоо нэвтэрчих юм бол энэ төсөл сонгон шалгаруулах үйл явц дээр ч гэсэн ахиц гарах байх те. Манайх ч одоо ингэдэж шүү дээ. Танилын нүр халуун гээл дайраал ордог. Тэгэл олон танилтай сайн нь биш олон танилтай те шалгардаг ч гэдэг юм уу. Тэгэнгүүт яг энийг дагаад нөгөө дамжуулаад авилга хээл ахуул гээл одоо уйл бус юм бас цэцгэлэн л дээ. Тэгэхээр энэ бас алга болох байх гэж бодож байна те. За худлаа авах үйл ажиллагааны хувьд маш олон одоо төгөөмөл хэрэглэдэг стандартууд бас Монгол улсад нэвтэрсэн байгаа. Өөрөөр хэлбэл одоо огт шин зүйлийг хийх гэж байгаа зүйл биш л дээ энэ маань. Бид бүхний нөгөө мэддэг, чаддаг, хийдэг зүйлийг нэг арга барил нэгтгэх тийм арга хэмжээ явагдах гэж байгаа. Тэгэхээр худалдан авах үйл ажиллагаан дээр гардаг асуудлууд гэж ярьж байна, тийм ээ. Өмнөх асуудлууд бол одоо бид хүнд одоо ямар нэг л сонирм биш юм тийм ээ. Цаашдаа бид бүхэн үнийг илүү сайн төгөлдөр тийм ээ яаж бий болох уу гэдэг нь тийм ээ тодорхой байх хэрэгтэй. Гэхдээ бизнесийн байгууллагын хувьд нэг бэрхшээл байдаг л да. Чинь одоо маш гайхалтай сайхан төслүүдийг боловсруулад аль нэгэн тийм ээ зөвлөөр орж хилцүүлэх үед яг үнэхээр таны хэлсэн зүйл илэрч гардаг тийм ээ. Одоо бизнесийн хувьд төсөл сайн боловсруулсан байхаас гадна нэг шалгуур нь за тэнд байгаа 12 хүний хэдийг нь таньдаг үлээ гэдэг асуудал бол хоёр дахь том шалгуур болж гарч ирдэг нь бол нууц биш болчихсон. Гэхдээ энийг болохоор бид хүн бас тендерийн үйл ажиллагаанаас яг нь салгаж ойлгох хэрэгтэй. Тийм хоёр өөр үйл ажиллагаа. Энэ яг гоо томоохон компаниуд ч гэдэг юм уу том төсөл хөтөлбөрүүд гадна дотныхонтойгоо нийлээд за Монголынхоо одоо чадaltaй залуучуудыг яагаад одоо мундаг төслүүдээ гаргаад ирчиж чаддаг. Нөгөө жижиг дунд үйлдвэрлэл гээл эдгээр улсууд маань нэг төсөл бичээл өөрсдийнхөө нөгөө бодож байгаа санаа бодлоо нэг ажил хэрэг болгочих гол дэмжлэг авчих гал үзээд идэг. Гэтэл нөгөө төслөө яриа эхлэхэд л үдэд ярьжсэн бичиж чадахгүй эхнийхээ гарчгаа одоо буруу тавхаас эхлүүлээд ингээд төсөл нь буцаад идэг. Энэ дээр яг яаж суурийг тавьж өгөх хэрэгтэй юм болоо. Энийг бас та хоёр нэг сүрнээ тодруулж өгвөл. Ер нь жижиг дунд үйлдвэрлэл дээр бол төслийн менежментийг нэвтрүүлнэ гэдэг нь бол одоо бас ер нь түрүү хэлсэн энэ бол энгийн төсөл гэдэг бол амьдрал дээр байдаг те хүнд өдөр болгон шахуу тулгарч идэг. Тэгэхээр яг энэ төслийн менежментийг нэвтрүүлэх ажлыг одоо 4 жилийн бакалаврын хөтөлбөрөөр олохгүй. Энэ одоо яг энэ чиглэлийн сургалтыг бол манай төслийн удирдлагын хүрээлэн дээр эхэлсэн байгаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэлд оролцож байгаа хүн одоо өөрсдөө үйлдвэр жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа маань өөрөө энэ сургалтанд хамрагдаад тодорхой хэмжээний мэдээллийг аваад тухайн одоо төсөл хөтөлбөрийн дагуу тухайн мэдлэгийг ашиглаад одоо төслөө бичээ танилцуулаад ингээ явах бүрэн боломжтой байна. Тэгэхээр энэ чиглэлийн үйл ажиллагааг цаашдаа ч гэсэн яг хувийн Монгол улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл бол одоо маш чухал сектор байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүү одоо сургалтуудыг явуулах үйл ажиллагааг одоо энэ чуулганыхаа дараа бас хөтөлбөрт орох байх гэж бодож байна. Манайхны ер нь гол зүй одоо алддаг алдаа гэдэг юм уу тэр одоо юу байх вэ манай иргэдээ жижиг дундынхан болохоор манайх хэвээр төслөө бичиж чаддгүй гэдэг иргэд болохоор наад бол чинь танил талдаа өгчдөг гэдэг ингээ хоёр талд ингээд ерөөсөө уулздаг байхгүй. Тэгэхээр бас иргэдийн зүгээс алдаа гаргадаг байж магадгүй. Сэтгэл ханамж авч чадахгүй бол ийм байдал. Тийм энэ л ийм асуудал байгаа юм аа. Ерөөсөө тэр манай нэгтгэл сургуулиуд зааж байгаа тэр сургуулийн арга хэлбэр манай өөрөө бас их хатуу байна л да. Жишээлбэл одоо микро орчин гэдэг л одоо их хатуу үгээр заагаад байдаг. Гэтэл цаана бол зүгээр л зүрх сэтгэлтэй хүмүүс л байгаа шүү дээ тийм ээ. Хөрөнгө оруулагч ямар зүрх сэтгэлтэй хүн байгаа лээ тийм ээ. Тэрийг одоо хэрэгжилж байгаа хүн ямар зүрх сэтгэлтэй хүмүүс байгаа лээ. Тэр зүрх сэтгэлийн орчин гэдэг маань өөрөөсөө тэр номон дээр буугаад ирэхээр тэр микро орчин гэж буугаад. Зүрх сэтгэлийн орчин гэдэг маань оролцогч талууд байгаа шүү дээ. Оролцогч талуудын сонирхлын нэгдэл. Тэгэхээр энэ гоё төслийг бичлээ гэдэг маань бүх оролцогч талуудын яг нь зорилго сонирхол нэгдсэн түүнийгээ илэрхийлсэнд бичиг баримт байдаг. Эннийг л одоо их сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энийг ойлгоно гэдэг маань яг одоо бид нар стандартыг нэвтрүүлэхийн тулд магадгүй одоо PMBOK гэж нэрлэж байгаа стандарт Америкийн стандарт маань өөрөө мэдлэгт суурилсан байна. Тийм ээ. Тэгтэл P2M гэдэг одоо Японы стандарт байна. Инновацид суурилсан. Тэгэхээр инновац гэр их хол үг. Энд чинь зүгээр л одоо яаж юм залуу зохион бүтээгчдод 18 залуучууд маань тийм ээ энэ жилийн 500 залуучууд маань бүгд яаж гэнэ санаачлалаа шүү дээ. Энэ хүмүүс бүгдээрээ инноваторууд. Монгол улсад маш олон инноваторууд байдаг тийм ээ. Тэгвэл тэр инноваторын бол инновацийн шин санаагаа тийм ээ яаж төсөл болгож явах вэ гэдэг тэр мэдлэг нь өөрөө хэрэгтэй байна. Японочууд яа жишээ. Европын холбооны стандартын хувьд болохоор чадамжид суурилсан гэж.
Яг энэ чадамжийн судалгааг бид өхөн бас 4 жилийн хугацаанд зохион байгуулад үзэхэд 300 гаруй аж ахуйн нэгж байгууллага дээр судлаад үзэхэд 61.4% дундажтай байна.